За нийслэлийн прокурорын газраас 2022 онд гэмтэргийн талаарх гомдол мэдээлэл, эрүүгийн иргэн шийдвэрлэлт, за зарим онцлог ажлын талаар та бүхэнд танилцуулъя. За нийслэлийн прокурорын газар нь авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтээс, хагнуулын ерөнхий газрын мөрдөн шалгах газар, цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албаны хүн гэмтэрэг мөрдөн шалгах хэлтээс, залилах, тусгай субъектийн үйлдсэн гэмтэргийн мөрдөн шалгах хэлтээс, за цагдаагийн ерөнхий газрын харт тамхитай тэмцэх газрын хүлээ авч шалгаж буй гэмтэргийн шинжтэй гомдол мэдээлэл эрүүгийн эрхт хяналт тавьж ажилладаг. За нийслэлийн прокурорын газар нь 2022 оны байдлаар дээрх мөрдөн байгууллагуудад явуулсан хэрэг бүртгэлтэй гэмтэргийн талаарх 1498 гэмтэргийн талаарх гомдол мэдээлэл хяналт тавьснаас цагдаагийн байгууллагт 44.5%, за авилгатай тэмцэх газар 50.2%, тагнуулын байгууллага 5.3% тус эзэлж байна. За гэмтэргийн талаарх гомдол мэдээллийг өмнөх онтой харьцуулахад 22.7%-аар өссөн үзүүлэлттэй байна. За хэрэг бүртгэлтийн хэрэгт 2022 оны байдлаар 1460 хэрэг бүртгэлтийн хэрэгт хяналт тавьснаас цагдаагийн байгууллага 672 буюу 46%-д нь, авилгатай тэмцэх газар 49.9%-д нь, за тагнуулын байгууллага 3.8%-д нь, за хамтарсан ажлын хэсгийг 0.3%-д нь, за мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. За хэрэг бүртгэлд явуулсан 1460 эргээс 27.3%-д нь, за эрүүг үүсгэж шалгачаар татсан. За одоо хэрэг бүртгэлтийн ажиллагаанд 692 хэрэгт нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж байна. За мөрдөн байцаалтын хэргийн хувьд 2022 онд 825 мөрдөн байцаалтын хэрэгт хяналт тавьснаас 365 хэрэгт нь, буюу нийт хэргийн 44.2%-д нь ялах дүгнэлт үлдэж шүүгүүлж шийдвэрлсэн. За ялах дүгнэлт үлдсэн хэрэг нь өмнөх онтой харьцуулах юм бол 25%, буюу 74 хэрэгээр илүү ялах дүгнэлт үлдсэн байна. За одоо мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгаж байгаа 233 хэрэгт нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж байна. За нийслэлийн прокурорын газрын авилга, албан тушаал, эдийн засгийн гэмтэргүүд болон мөнгө угаах, хүн худалдаалах, мансууруулах гэм сэтгэгдэс нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэх мэтчлэн тодорхой төрлийн хэрэгүүдэд загнаж хяналт тавьдаг байгууллага. За 2022 онд авилга, албан тушаалын хэрэг бүртгэлтийн 663 хэрэгт хяналт тавьсан. Өмнөх оноос 25%-аар, за мөрдөн байцаалтын 257 хэрэгт хяналт тавьсан. Өмнөх оноос 17%-аар тус өсөж, за 180 хүнд холбогдох 87 хэрэгт ялах дүгнэлт үлдсэн байна. За эрүүгийн хуулийн 18-ын 6 дугаар зүйлд заасан буюу мөнгө угаах гэмтэл 8 гэмт хэрэгт ялах дүгнэлт үлдсэн бол, за мансууруулах хэм сэтгцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах хэрэг бүртгэлтийн 248 хэрэгт хяналт тавьсан. За өмнөх оноос 32%-аар, за мөрдөн байцаалтын 201 хэрэгт хяналт тавьсан. Өмнөх оноос 16%-аар ялах дүгнэлт үлдэж шүүгүүлж шийдвэрлсэн хэрэг 25%-аар тус өссөн байна. За үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгээр сүүлчилсэн 16 хэрэгт ялах дүгнэлт үйлдэж шүүгүүлж шийдвэрлсэн хэрэгээс та бүхэн тодруулъя. За энд үндэсний аюулгүй байдал тусгаар тохиролттой холбоотой, за Монгол улсын иргэн гадаадын тагнуулын байгууллагатай хууль бусаар хамтран ажилласан, за мөн гадаадын иргэн Монгол улсын нутагт нэвсгэж тагнуул хийсэн гэх тагнуулын 3 хэрэг, за экстремист үйл ажиллагаа явуулсан гэх 2 хэрэг тус ялах дүгнэлт үлдэж шүүгэж шийдвэрлэгдсэн байна. За нийслэлийн прокурорын газраас хохирол гэмтэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөвлөх, хор уршгийг арилгуулах, за хөрөнгө орлогын хураах халдлагын арга хэмжээг хангах зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 776 тэрбум төгрөгийн, за төгрөгийн хөрөнгө битүүмжилж, за 222 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, за банк болон бусад санхүүгийн байгууллагт байгаа мөнгөн хөрөнгөний шилжилтүүлэлгөөнийг хязгаарлаж прокурорын зөвшөөрлөд ороод хөрөнгө хамгаалах ажиллагаа хийсэн. За энэ ажлын үр дүнд гэмтэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлөлт 2.3 их найд төгрөгийн хохирол бол нөхөн төлөгдсөн. За өмнөх онтой харьцуулбал 39 дахин өссөн ийм үзүүлэлттэй байна. За мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хэрэгүүдээс, за шүүгүүлж шийдвэрлсэн зарим хэрэгүүдийн талаар та бүхэнд бас танилцуулъя. Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын дарга албан тушаалын байдлаа уруулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал олгосон. За тээврийн үндэсний тээврийн хэрэгслийн бүртгэл, техник хяналт, мэдээлэл технологи хариуцсан дэг захирал Б албан тушаалын уруулан ашиглаж, за аж ахуйн нэгж компани давуу байдал олгосон.
За Эрдэнэт үйлдвэрийн орлого захирал гээ за Оросын холбооны улсын иргэнээс за албан тушаалынхаа барилгатай холбогдуулан за хахуул авсан гэх хэрэг. За мөн гэмтэргийн улмаас бий болсон хөрөнгийг нүүн дадлах зорилгоор авч мөнгө угаасан хэргийг шүүгч шийдвэрлсэн. За хотын стандарт орчны аюулгүй байдлын хэн шалгалт зохицуулалтын газрын барилга байгууламжийн хэлцээний дараагчээ за мөн албан тушаалын байдалтай холбогдуулаад бусдаас хахуул авсан. За авт тээврийн үндэсний төврийн хөдөлгөөний хэлцээний албан тушаалтан эмн за эрх мэдэл албан тушаалын байдлаа уруулан ашиглаж за аж ахуйн нэгж компаниудад давуу байдал бий болгосон. За засаг чанбан Майнц компани захирал байна. За бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж за 19 сая $, залж авсан гэх хэрэг. За улсын их хөтөлбөрийн 6 давхрын дээвэрхийн ажлыг хийж гүйцэтгэх явцдаа хууль тогтоом зааврыг зөрчиж болгоомжгүй үйлдэл улмаас улсын их хөтөлбөр энэ дээвэр шатсан гэх хэргийг мөн за Оросын холбооны улсын иргэн Дмитрий Валентинович за Монгол улсын иргэн Ганбатыг толгойн тус газар нь алхаас зохиж амь насыг нь он цэргийн хэсгээр алсан гэх хэргийг за Хөвсгөл аймгийн засаг даргаар ажиллаж исэн Ганболд нь за хахуул өгчийн асах сонирхны үүдлээс албан тушаалын байдалтай холбогдуулан хахуул авсан гэх хэрэг. За Эрдэнэс Үйлдвэрсгийн компани захирал за дид захирал Жаргал сайхан наран за тухайн Эрдэнэс Үйлдвэрс компанид гэрээ байгуулсан за тендер сонгон шалгуулалт оролцсон компаниудын албан тушаалтнуудаас хахуул авсан гэх хэрэг. За авт тээврийн үндэсний төвийн төрийн эмчит үйлдвэрийн газрын за Дорногов аймгийн салбарын дараагаар ажиллаж байсан хэн албан тушаалын байдлаа уруулан ашиглаж хахуул авсан гэх хэрэг. За капитал банкны төлөөлөл өгөх зөвлөлийн дарга бусдаа бүлэглэн за иргэд болон аж ахуйн нэгжийн байгууллагатай харилцах болон хадгалан даасанд байршуулсан мөнгөн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан. За капитал банкыг төлбөрийн чалгуу болгож их хэмжээний охируулж буцуулсан гэх хэргийг за энэ мэтчилэн хэрэгүүдийг за нийслэлийн прокурорын газраас ялах дүгнэлтүүдэж шүүгч шийдвэрлэхээр шийдвэрлсэн байна. За одоо та бүхэнд хөгжлийн банктай холбоотой хэргийн талаар мэдээллийг танилцуулъя. За адилтай тэнцэх газар цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Нийт хөгжлийн банктай холбогдуулаад 43 хэрэг бүртгэлтэй хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулснаас 15 хэрэг бүртгэлтийн хэрэгт нь эрүүгийн хэрэг үүсгэж шалгачаар татаж за 2 хэрэг бүртгэлтийн хэрэг нэгдээд за эрүүгийн хэрэг үүсгэж үүсгэж шалгачаар татсан 15 хэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дугаар зүйл заасан үгээр нэгтгэж мөрдөн байцаалт явуулсан. За нийслэлийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах за эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль заасан журмын дагуу явуулах үүднээс 6 прокурорыг зэрэгцэн хяналт тавьж за 463 хавц зэрэг 115,750 хуудастай хэргийг хянсан. За ингэж хянахтаа 72 хүн за 3 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэрэг үүсгэж ялагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан. Энэ ялагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулахдаа гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэмт үйлдлийн шинж гэмт хэрэгт хамтран оролцсон байдлыг бүрэн тодорхойлох шаардлага үүссэн учраас эрүүгээр үүсгэж ялагчаар татах тогтоолуудад бол өөрчлөлт оруулсан. За прокуророос 1270 хуудастай ял уучлах тогтоол гарсан. За эрх мэдэл албан тушаалын байдлаа за хөгжлийн банкны хэрэг за эрх мэдэл албан тушаалын байдлаа уруулан ашиглах за мөнгө угаах хахуул авах хахуул өгөх нотлох баримт хурамчаар үлдэх санхүүгийн баримтыг хурамчаар үйлдэх ашиглах худал мэдүүлэх гэсэн гэмт хэрэгүүдээр за 80 хүн 4 хуулийн этгээдэд холбогдуулан за 1012 хуудастай прокурорын яллах дүгнэлтийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр үлдсэн. За сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтан нарт холбогдох хэрэгээс Монгол Улсын хөгжлийн банкны төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүн байсан дүлгөөн за Монгол Улсын хөгжлийн банкны дэг захирал бөгөөд хянан шалгалт хамгийн газрын захирлын үүргийг гүйцэтгэж байсан Сод Эрдэнэ за Монгол Улс хөгжлийн банкны эрсдлийн үнэлгээ удирдлагын газрын хэлцээний захирлаар ажиллаж байсан Ринжин Дорж нарт холбогдох хэргийг за прокуророос тусгаарлаж авч үлдсэн талаар олон нийтэд мэдээлэл ирсээр гарч байгаа. За үүнтэй холбогдуулаад бас тайлбар хэлэх нь зөв бахаа гэж бодож байна. За сая дурдсан нэр дурдсан хүмүүс бол за адилтай тэнцэх газрын мөрдөн шалгалт хэлцээс мөрдөн шалгалт явуулж байгаа эрх мэдэл албан тушаалын байдлаа уруулан ашиглах гэмт хэрэгт
за эрүүгийн хэрэг үүсгэх шалгагчдаар татагдсан. За авилгатай тэмцэх газрын тухайн хэргийг шалгаж байгаа Хөгжлийн банкны хэргийг шалгаж байгаа мөрдөгч за саяны нэр дурдсан хүмүүсийг за эрүүгийн хэрэгээс тусгаарлах саналыг прокурорт тавьсан. За ингээд прокурор дүлгөөн болон сад эрдэнэ за ренчин дойрч нарт холбогдох хэргийг авилгатай тэмцэх газрын мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа хэрэгт нь нэгдэн шалгах шаардлагатай байна гэж үзээд энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 29-2 заасны дагуу нийцсэн ажиллагаа байна гэж үзэж хэргийг тусгаарлаж авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэрэгт нь нэгтгэж одоо мөрдөн шалгах ажиллагаа өргөжлүүлэн явуулж байгаа. За нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банкны хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг хураан авах, гэмт хэргийн улмаас улсад учирсан хохирлыг нөхөн төлөвлөх зорилгоор за мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 нэгдүгээр зүйл заасан үндслээр 18 иргэн 20 аж ахуйн нэгжийн за 277 ширхэг үйл хөдлөх хөрөнгө 7 иргэн 7 аж ахуйн нэгжийн 136 ширхэг тээврийн хэрэгсэл за 16 иргэн 16 иргэн 23 аж ахуйн нэгжийн арилжааны банкуд дахь 90 харилцах болон хадгаламжийн данс за 30 аж ахуйн нэгжийн хувьцааны шилжилт төлөвлөгөөний тус зөвшөөр прокурорын зөвшөөрөл бол хязгаарласан. За мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21-2 дугаар зүйл заасны дагуу 4 аж ахуйн нэгж 6 иргэний 33 үйл хөдлөх хөрөг 13 тээврийн хэрэгсэл хүнд машин механизм 2 үйлдвэрийн тоног төхөөрөмжийг бол битүүнцсэн. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын хэрэг шалгагдж байгаа аж ахуйн нэгжүүдэд Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2.3 их найд төгрөгийн зээл олгосон бөгөөд за одоо зээлийн иргэн төлөлтөд 1 их найд 81 тэрбумын төгрөг зээл иргэн төлөгдсөн байна. За хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх бодит байдлыг тогтоолохоор хяналт тавьж буй прокуроруудаас 12 удаа прокурорын даалгавар очиж биелэлтийг нь тооцож ажилласан байна. За Хөгжлийн банкны хэргийг шалгах явцад хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын хэрэгүүдэд нийт 62 удаа тусгай мэдлэг бүхий этгээдэг шинжээ төр томон шинжилгээ хийлгүүлэх. За шинжээчийн дүгнэлтийн талаар болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан 384 гомдол 19 хүслийг прокурорын байгууллага хууль зохион хугацааны дотор шалгаж шийдвэрлсэн байна. За яллагдагч нарт цагдаа өөрөг хязгаарлалт тогтоох, дасан сэргийлэх арга хэмжээний шүүхийн хилцүүлэгт прокуророос 260 судалгаа 66 удаа оролцсон. За энэ нэрийг бас удаашрах шалгах нөхцөл болсон гэж үзсэн. За нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банкны хэрэгт за 2022 оны 12 сарын 28-ны өдөр ялах дүгнэлт үйлснээс ялагдагч болон тэдгээрийн өмгөөлөгч нараас 37 гомдол 3 хүсэлт гаргасныг хуулийн хугацаанд шийдвэрлсэний эцэст за 2023 оны 1-р сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхны шатны шүүхэд одоо хэргийг шилжүүлэх ажиллагаа явагдаж байна. Нийт 493 хацтай хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхны шатны шүүхтээр хүлээлцэх ажиллагаа явагдаж байгаа. За одоо та бүхэнд харин нүүрс олборлох, тээвэрлэх, худалдаа авах ажиллагаатай холбоотой хэргийн талаар мэдээллийг өгье. За нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдаа авах ажиллагаатай холбоотой хэрэгүүдийг шалгаж шийдвэрлэх ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Улсын ерөнхий прокурорын газрын шийдвэрээр авилгатай тэмцэх газар цагдаагийн байгууллага тарнуулын байгууллагын мөрдөгч нар ажиллаж байна. За нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 11 прокурор, за орон нутгаас 6 прокурор нэмэгдлэр ажиллаж байна. За хамтарсан ажлын хэсгээс нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдаа авах ажиллагаатай холбоотой нийт 46 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсны за 28 хэрэг бүртгэлтийн хэрэг, 18 мөрдөн байцаалтын хэрэг байна. За одоогийн байдлаар 46 хэрэгээс 23 хүнд холбогдох 4 хэрэгт нь нийслэлийн прокурорын газраас ялах дүгнэлт үзэж шүүгүүд шийдүүлсэн ба хэрэг бүртгэлтийн 28 хэрэг, за мөрдөн байцаалтанд 12 хэрэг байгаа бол прокурорын хяналтанд шүүгүүд шийдүүлсэн 28 хүнд холбогдох 2 хэрэг одоо хянагдаж байна. За прокурорын хяналтанд ирсэн 2 хэнийг тухайлан онцлон авч үзвэл Гашуун Сүхбаат дахь за гайлын газрын улсын байцаагч болон Өмнө Говь аймгийн Гашуун Сүхбаат
боомтын хилний шалган нэвтрүүлэх албан хаагч нарт холбогдох албан тушаалын байдалтайгаа холбогдуулан за хахуул авсан. За хил хамгаалах ерөнхий газрын хилийн 131-р ангийн за 0325-р салбарын албан хаагч нар нь албаны чиг үүрэг хамааралгүй гүйцэх ёсгүй үйлдэлсний хариуд хахуул авсан хэрэгтээр нийслэлийн прокурорын газраас хинж байна. За нүүрсний хэрэгт одоогоор 92 хүнийг эрүүг эерэг үүсгэж ялагчигчаар татсан байгаа. Үүнээс 44 нь одоо нийтийн албан тушаалтан байна. 48 за аж ахуй нэгжийн компани гүйцэтгэх удирдах албан тушаалтан за бусад иргэд байна. Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдаа авах ажиллагаатай холбоотой хэрэгүүдэд авилгатай тэмцэх газрын 25 мөрдөгч, цагдаагийн байгууллагын 78 нийт 103 мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. За хамтарсан ажлын хэсгийн мөрдөгчид өнгөрсөн хугацаанд нийт 7457 хүнээс гэрчийн мэдүүлэг авч 331 үйлчлэг, за 142 нэгжлийн ажиллагаа явуулж, за цагдаагийн байгууллага 90,941 хуудас цаасан суурьтай баримт, авилгатай тэмцэх газар 547 хагас цаасан суурьтай баримтыг тусгаж хураан авсан зэрэг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. За мөрдөн шалгах ажиллагааны явцад прокуророос нийт 143 зөвшөөрөл олгосон. Үүний 19 нь за холбогдох аж ахуй нэгж байгууллагаас мэдээлэл баримтчиг гаргуулan авах, 99 нь нэгжлэг хийх, за 24 нь хөрөнгөний шийдлэх зөвлөгөөнийг хязгаарлах, нэг нь за эд зүйл хураан авах ажиллагаанд тус зөвшөөрөл олгосон байна. За өнөөдөр миний та бүхэнд ирэх мэдээлэл үүгээр дууслаа.